Дэлхийн монголчууд эмжээл радио 88.3 дэлгээн дээр сүгэт харуулаад сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 13 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа, хөтлөгч Цэцэг, найруулагч Од Эрдэнэ нар элдв шипийн нэвтрүүлгийг өргөх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргэе. Баярлаа. Баасан гарагийн мэнд хүргэе. Тийм шүү дээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар арьс цахнах асуудлыг найдвартай шийднэ гэсэн үрэтэйгээр Финстил хамтран ажиллана. За мөн Японы чанарын Такатагаас гэсэн үрэтэйгээр аюулгүй байдал 5 дахыг мэдрүүлэх Японы номер 1 Токико амортизатор хамтран ажиллана. За өнөөдөр баасан гарагаа. Баасан гарагт бид нар хоол гэдэг сэдвээр ярьдаг. Зөвхөн хоол ярьдаг өдөр байгаа. Хоол ярихад тохирсон өдрөө. Тийм. Тэгэд нөгөө уучлалаа эхлээд хүсэж байгаа тийм ээ. Асал өнөөдөр бол гадуур түгжээд ихтэй энэ тэнд бас зам хааснаас болоод байна л да. Тэгээд нөгөө GCI-ийн хурал болж байгаа гэдээ бас энэ тэндгүү том атуусны зогсож жоохон түгжирлэгтэй байгаад байгаа юм байна. Өчигдөр орой би бас нэлээд түгжирсэн. Тэрнээс болоод юм уу тий? Түгжирэлд явж байгаа хүмүүс уучлаарай. Бид нар хоол ярина. Бараг 40-50 минут яг зөвхөн хоол ярих гэж байна. Тэгээд өнөөдрийн бидний сэдв бол маш гоё сэдв ээ. Энэ сэдв яагаад ингээ орхигдоод өдий хүртэл сөхөгдөөг би гайхаж байна. Энэ бол ээжийн амтайхан цай. Яа, за хийцтэй цай чанж ууя да гэдэг. Ийм сэдв байгаа. Хийцтэй цайг яаж хийдэг талаарх одоо шипигээ бие биендээ хуваалцгана. За үнэхээр бид манай монголчууд бол нэрээ цайны бид нар ингээд нөгөө хятадын цайны соёл, Японы цайны соёл, Монголын цайны соёл бол тэднээс ч илүү гэж боддог би. Тэднээс ч илүү түүхтэй бидний цайны соёл. Бид нар цайг яаж дээдэлдэг байсныг бид нар одоо юу гэдгийг юу бэлхнээ харуулдаг вэ? Бид нар үнэтэй зүйлийг цайтай зөвлөдөг. Үнэтэй цайтай гэдэг. Тэгээд цагаансраар хүмүүстэй бэлэг барихтаа цай барьдаг гэсэн шүү дээ. Одоо тэр цайг үнэлдэг талаарх бол зөндөл юм байна л да. Тэгээд нэг хэсэг бол цай бүр мөнгөнд нэмэгт байсан. Цайгаар 8 хийдэг байсан тийм байсан. Тэгээд одоо жишээлбэл талигаачийн хослолд явсан жолооч нарт цай мөнгөтэй өгдөг гэх мэт ингээд бид нар чинь цайг хүндэлдэг юм бол зөндөө байна. Тэгээд яг манайх ч нөгөө олон ястны өлгийн нутаг шүү дээ тийм. Ястан хаана байгаа газар нутагтай нөгөө газрын тухайн газрынхаа ус болон газрын байдлын онцлог тэгээд ургамлын гарц марцаас хамаарат нутаг болгоны цай өөр. Яг үнэ. Нутаг болгоны хийцтэй цайгаа хийдэг арга нь өөр. Хоёулаа чи баруун зүүн хоёр нутгийн хүмүүс сууж байгаа юм шүү дээ. Танах хаяаж чанд гэж хийцтэй цайг. За ерөнхийдөө бол манай зүүн зүгийн за би нөгөө зүүн зүгийн гэхлээр бас чинь том нутаг байгаа учраас би зүгээр манай Сүхбаатар аймгийн Эрдэнэцхан сумынхан л хичээ. Манай Сүхбаатар аймгийн Эрдэнэцхан сумынхан бол цайг ингэдэг зүгээр нэг онцлогоос нь ярил цайг ба шүү дээ ингээд задгаануудад хийчдэг шүү дээ. За тийм. Тэгдэггүй. Цайны уут гэж марлаар ийм уут хийгээд тэрэн дотроо хийгээд олон дахин ашигладаг цай хэрэгэлдэг. Нэг онцлог нь бол тэр. Цай ингээд нөгөө юун дотор шаар нь ингээд цайн дотор тараад идэггүй. Тийм одоо марлаар хийсэн уутанд цайгаа хийж хагаад тэгээд олон дахин ашигладаг буюу. Эхлээд мэдээж шинээр нь тэр гоё хийцтэй сүйтэй цайндаа ашиглана. Тэгээд дараа нөгөө нэг юм харцаа чанаа тавьчихдаг шүү дээ. Тэрэнд бол хид шийж байгаа бүү мэдээ тэр чинь ингэж олон ашиглагддаг дээрээ. Халуун наран дуудаг нөгөө цай шүү. Тийм. За Сүхбаатар би зүгээр ингээ харж байхад ямар ч байсан эхлээд байна шүү дээ. Будаага хуурж байгаа байдаг. Сүүл хийгээд тосын шаргааж агаад нэлээд шаргаасныхаа дараагаар тоогоогоо алсны дараагаар шар будаа хийгээд шар будаага одоо хуурж байгаа юм уу? За шар будаага сүүлний тосонд хуурчж байгаа шиг байгаа юм. За тэрний дараагаар жоохон гурил хийдэг. Зүгээр цагаан гурил хийгээд хуурчих тохиолдол. Заавал 10 гурил мөрөл биш. Цагаан гурил хийгээд нөгөөдгийг хуурчж байгаа байдаг. За тэгээд дээрэс нь усаа хийгээд буцалгаад цайгаа хийгээд буцалгаад за тэгээ буцалсан дараагаар нь одоо жоохон борцны хавирга тийм нэг юм хийдэг. За тэгээд сүүгээ хийгээд сайхан болгоод тэгээл ууж байгаа. Ер нь бол нэг фактор өтгөн байдаггүй. Баруун зүүн талын цай бол нэг ингээд одоо энэ баруун талынхны цай чинь бол баг хоол шиг штэ. Бантан шиг. Бантан шиг юм байгаа штэ. Зарим нь бол тийм учраас манай Сүхбаатар тал руугаа бол тэгэд Сүхбаатарын онцлог бол
давс идэхгүй шүү дээ. Харин тийм давсгүй цай уудаг. Давсгүй цай уудаг. Тэгээ хоолндоо л давс идэв шиг байна. Давсгүй цай уудаг. Тийм. Манай баруун тишээ бол цай хоол аль алинд нь давс хийнэ. За арангаад байдаг байхад би одоо аавынхаа тэр нөгөө нэг зутан гэж хэлээд идэг энэ цаг бүр айгүй их санаж байна. Аав яаж хийдэг вэ гэхээр сүүл шаргааж агаад тэгээд будаага хураад, гурилаа хураад тэгээд ингээд тэр чин будаа гурил хоёр нийлэхээр ингээд хоорондоо ингээд нэг юм барьцалтчдаг байхгүй, нэг юм бөмбөлөг шиг болоод жижигэн бөмбөлөг шиг болоод тэрэн дээр нь буцалсан халуун цайгаа дээрээс нь ингээд нөгөө шууд ингээд асгаж игээд эхлээд тусдаа нөгөө хар цайгаа чанчдаг. Тэгээд дараа нь хуурж бэлэн болсон юм дээрээ шууд цайгаа идэг байхгүй юу. Тэгээд буцалсныхын дараагаар сүүгээ игээд тэгээд тэр айгуу гой цай гардаг. Тэр нэг баян онгорын бөөнтэй цай гэдгийг яриад байна. Тэрийг ярина. Тэрийг имээ хийдэг. За арангаад болохоор ямар ч гэсэн ингэж хийдгийг. Тэр одоо бөөнтэй цайг бодох юм бол тэр нэг юм гурил нь нэг жижигэн. Тэгээд савныхаа ёроолыг дүүптээр бүр ингээд нэг даах цайг ингээд уралдаа дуугаад дуусчихдаг байсан байхгүй юу. Дээдлийг ингээд дуухаар доор нь мэдээж нөгөө өтгөнүүлдэ штэ. Айгуу гоё амттай. За арангаад ингэдэг. Тэгвэл баянгур болохоор тэр бөөмтэй цай гэдэг хийдэг байхгүй манай эмээ хийдэг. За тэрийг яаж хийдэг вэ гэхээр шар тосоо юм уу сүүлийн тосоо шаргаалаа гурил хийнэ. Тэгээ гурилыг бүр айгуу ихээр хийдэг. Ихээр хийгээд тэр нөгөө нэг тостойгоо гурилыг ингээд нөгөө хэлбэрт оруулцдаг. Нөгөө шанаа штэ тэ шангаараа ингээд нөгөө гурилаа ингээд дараад нухаад хахаар юм дөрүүлжин хэлбэртэй болчдөг байхгүй. Юу тоогоо шанаа хоёрныхоо хэлбэрээр ингээд бөөрийнхөө болчин тэрийг ингээд зүсдэг гутгаар. Тэр бөөнтэй цай гэдгийг яриад байна. Тийм бөөнтэй цай яаж байгаа. За тэгэхээр тосоо хийлээ, гурилаа хийлээ энэ хоёрыг гутгаж байгаад ингээ яг нэг юм гоё тос гурил нь тараад эхлэнгүүт нь хивэнд оруулах нь шүү дээ. Тэгээ шангаараа дарж агаад тэрийгэ гутгаар дөрүүлжин зүсээд тэгээд сайн хуурж агаад дээрэс нь юугаа ачдаг. Цайгаа ичдэг. Тэгээ буцлагдаг. Тэгээд энийг бөөнтэй цай гэж нэрлэдэг. Нийлээ өтгөн болох уу? Энэ цай нүтгэн биш нөгөө нэг гурилын тэр чигээр ингээд нэг юм том гурил шиг яваад байгаа байхгүй. Инхээр цай нэг тийм амар өтгөн болтгоо. Яг тэр нөгөө нэг юм бөөмтэй гурил гэдэг байгаа тэр гурилын нийт айгүй гоё. Базар байна. Мөгийн чинь бол би өстө тэр бөөнтэй зандс үнэхээр дургуул гэдэг. Тэгээд л идэв билээ. Угаа яг үнэндээ залхдаг. Би жишээлбэл одоо ингээд идэхлээр би өстө тэр манай Сүхбаатарын сүүний хоол гэдэг юм би одоо идэхлээр надад гоё санагдаад би хаяа ингээд хэрэг болгож авч идээд байгаа байхгүй. Яг хүүхэд байхдаа бол би тэр сүүний хоолыг бүр үзэн яддаг байсан. Бүүзэгдэн сүүний хоолтой орой бол тэ ингээд миний барыг ингээд эморлын цаг л болдог байсан. Тийм. Манай эмээ айгүй ховорхон хийдэг, гуйлгаж хийдэг болохоор бид нэр амар дуртай. Ингээд нэг сардаа нэг ч юм уу ээж эмээ нөгөө бөөнтэй цайгаа хийгээд өгөөч гэж гуйж ийж. Одоо бүр ингээд ерөөсөө би эмээгийнхэн тэр бөөнтэй цайг хийдэг бүр 10 хэдэн жил болж байна. Яагаад гэхээр эмээ нь одоо гоё хийж чадхаа болцсон байхаа гэд хийж өгөхгүй байгаа байхгүй. Тэгээ тэрийг идэх юм бол одоо их юм болж өөлхөл юм байна. Өөл. За гээд гих мэтэр ингээд нутгийнхаа өөрсдийн онцлогтой хийцтэй цайгаа өнөөдөр шипигээ хуваалцах нь шүү бүгдээрээ тий. За хамтран ажиллагчаа танилцуулаад эфир хугацаа нэнэ. Арьс захнах асуудлыг найдвартай шийдэнд Финстил хамтран ажиллаж. За Финстил гээд одоо ер нь бол та бүхэн аялалд явах гэж байгаа ч бай ер нь хот хөрөө цуслан дээр гарах гад тайван амгалан тий хөдөлгөөнгөө суух гэжсэн ч байсан. Финстил гэдэг энэ гэлийг заавал гэртээ аваад одоо гэрийнхаа эмийн санд бол хийчихээрэй. Ягаад гэвэл энэ өөрөө шумуул болон хорхоо шавчинд хазуулсан тэр нөө захтнаг арилгахад тусалдаг гээл байгаа маа. За дээр нь зүгээр энэ захтнаа арилгах биш хөнгөн хэлбэрийн нарны туяа болон ахуйн түлэгдэл тохиолдсон тохиолдолд дүрхэж болно. Чонон хөрвсөөр өвдсөн бол дүрхэж болно. За тэгэл арьсны янз янзын өрөвсөл хүүхдийн диатез хашлын шалтгаанд ханиалга гэдэг маш олон зүйл хэрэгэлдэг. Энэ гэлний онцлог нь гэх юм бол нэг томчуудын хэрэгэлдэг нь бол ийм тосгон хэлбэрээр гээл хэлбэрээр байгаа бол хүүхдүүдийн хэрэгэлдэг нь бол тусаалах хэлбэрээр тусаалах хэлбэрээр энийг нь бол бүр дөнгөж төрөөд нэг хонжоо хүүхдээс нэг ойтой хүүхд хүртэл хэрглэж болно гэж байгаа. Яг үнэ. За ер нь бол одоо ингээд зуны үлрэлт томчууд бид нар бол яах вэ ингээд нэг загтнуулаад ингээд маажаад нэг хумслаад яваад идэв. Гэтэл нөгөө хүүхдүүд чинь яг ингээд үнэндээ тэр нөгөө юу яагаад байгаа захтнаад байгаагаа хорсоод байгаагаа илэрхийлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм уурлаад уцаарлаад айгүй тухгүй болчдаг. Тэр мэдрэмжийг авахгүй байханд бол бид нар ер нь бол финстилийг эмийн сандаа заавал хэрэглэн хөдөө гадаа авч явахдаа заавал эмийн сангаар дээр чинь финстилийг авах юм. За тэгээд энэний давуу тал нь гэдэг юу вэ гэхээр ерөөсөө л ингэж байгаа хэрэглэх заалт нь янз бүрийн гарал үүсэлтэд захтнааг намдаахад хэрэглэн. За экзем, захтнаа, дерматоз, хавьжинд хазуулсан үед салхин цэцэг ба шонон өргөсөн үед гэж юм л да. Тэгээ шинж тэмдгийг нь аягүй сайн багасгаж өгнө. Улирлын ба бүтэн жилийн харшлын үед хэрэглэн. Тэгээд
ингэж байгаа. Хэрэглэснээсээ 30 минутын дараа үйлчилж эхэлнэ гэд. Тэгээд бүтээгдэхүүнд нь спирт байхгүй, будагч бодис ягууламж байхгүй, нэраа үгтээс эхлээд хэрэглэх боломжтой. Харин 1 сараас 1 нас хүртэл ийм нэг хүүхдүүдэд заавал эмчийн завраар хэрэглүүлэх юм билээ шүү. За хамтран ажиллаж байгаа Финстил баярлалаа. Та бүхэн даавар гормон агуулаагүй энэхүү Финстил гэдэг досыг дос олон тусалгыг бүх эмийн сангуудаас худалдаа авах болцоотой байгаа шүү. За баярлалаа. За. Арьс ахны асуудлыг найдвартай шийдэнд Финстил. За ингээд 77 38 83 77 88 30 утасны дугаарууд нээгдсэн. Та бүхэн орж ирж өөрийнхөө хийцтэй цайны шипийг бусдандаа бүр үзэгдэж харагдаж бүр болвол амтагдтал нь сайхан яриад өгөөрэй. Өнөөдөр жоохон гадаа бүрхэг сэрүүндэн өдөр байна. Нөө хийцтэй цай уугаад хэрэггүй юм яриад гівтжимээр өдөр байна шүү. Тий. За ингэсэн байна. Мөнх зуул дэлгэр цогт гинэ. За дэшгээ гүг явчлаа одоо. Ингэж байна. Бацаан байхад бантантай цай гэд их уудаг байлаа гэж байна. Бантантай цай гэдэг нь одоо бас өөр юм бах та. За би бонтой цанд нугасгүй дуртай. Эмэм намайг очихоор надад зориул чанж өгдөг байлаа. Амтагдах шиг болж ин дөө гэж байна. За. За гэхдээ жоохон байхад хийж өгдөг байсан ээж эмээгийн шиг хийцтэй цай өстой үнэхээр тасархан амттай байсан тэл гэж байна. Одоо ч гэсэн бид нар гоё хийж бодно. Одоо бол бүр нөгөө нэг хийц орцнууд нь бол бүгдээрээ сайжирцсан тий. Одоо нэг актер түлээд сүйтгэхэд байх юм нэг айгу болцсон. Сүүм үүний өтгөний хэмжээ 3.2% тослогтой болцсон тий. Ингээд супер цай чанж болно шүү. Одоо бол бүр л илүү гоё болж болохоор байгаа. Мэдээж гал дээр чансан цай, плеткэн дээр чансан цай хоёрын хооронд бол тэс том ялгаа бий л дээ. Тий. 99 сайн байна өдрийн минь. За өдрийн минь дээ. За хийстэй цаг яг яаж хийж ийн? Өөрөө хийж ийн үү? Эсвэл ингээд нөгөө ээж эмээгийнхаа хийжсэн тийм гоё туршлага байна уу? Өөрөө хийж байна. Манай ээж хийдэг гэсэн, эмээ хийдэг гэсэн. Одоо энэ ч удам дамжиж гоё хүн л дээ. За ястай гоё. Говийнхан ч бүр хужир мужиртай цай чанж байгаа байж идэг. Тэгээд өөрийнхөө шипийг шууд хийлээ. За манай эмээ ээж энэ төр бол ерөөсөө дээр үесээ хийцтэй цай шин. Тэгээд манай өнтгөр чинь өглөө хийцтэй цай, хийцтэй будаатай цай, өдөр хийцтэй будаатай цай, орой хийцтэй будаатай цай. Тэгдэг. Яа, зунч бас нэр чанга шүү. Тэгэл яваад идэг. Иймээс одоо тэгээд яг хүүхэд байх үед дургу байсан. Одоо тэрнээс өөр идэх юмгүй байсан болохоор дээр үеч одоо иддэг байсан. Одоо нэг хэсэг идэхгүй байж гоод одоо нөгөөх айгүйх сандаг. Яг. Нутгийн цайгаа чанж уумаар санагдаад ерөөсөө болохгүй. Нутгийн цай уумаар нэгээл одоо би чинь 50 гарцсан байхгүй юу? Тэгээд нутгийн цайгаа ууя гэж тэгээд нэг сайхан чанаа. За манай ингэж чанд. Тэгээд цайгаа идэх шүүдэн сайхан. Идэх шүүдээд нөгөөхөө дээр үчин одооны шиг тийм багцтай нэг шүүдгүй биш задгаа идэ байдаг байлаа шүү. Тэр цагаан жанаад шүүж аваад тэгээд будаагаас хуурандаа сүүдэн жаахан яаж байгаа шаргалт тултлаа жаахан хайдуулаад тэгээ цагаан будаагаа шар будаа аль ч бол цагаан будаагаа сайхан игээд тэгээ жаахан шаргалаа нэг түлэгдэхнүүдэгэмээр болдог шүү. За тий. Яг тэр үед нь жоохон гурил их гурил хийчүүд наавсан мохот. За тий. Маш баг гурил хийгээд тэгээ уураад ахаад бас яг түлэгдэхнүүгэмээр бол айгүй баг тэр нь бол ширүүн гол дээр хурдан яахгүй болохгүй. Тэгэл цайгаа хийгээл за нэг хэдэн борц цаяад за тэгэл ер нь янзтай шүтээ сүүх энэ агуу хийж чууд оноо нотгоо. Шүснэж дээ. Одоо манай говийн нутгийн одоо би ч өмнө гоё юм. Нутгийн хүмүүс сонсож байгаа юм бол бүр ингээд арааныхаа шүүс гоож нэмэхэр тэгдэгтэй гэмээр. Тэр нэг хужир хийгээд идэх хужраа яадгийн зүгээр мараан дээрээс авчдаг юм уу? Альс бол нуурын хужир идэргээ тусдаа хужир байгаад байна уу? Мэдгүй манайх бол өсөө хужир хийж байгаагүй. Манайх ч зүгээр ингээд давс хийдэг байсан. Хужир өсөө мэдгүй яадаг гэсэн юм бол. Нэг хужиртай цай гэдэг нэг гоё цай байсан шүү. Би бол нэрээ давснаас өөр амттай. Тэгсэн мөртлөө нэг юм нэг санан өвөрмөц амттай тийм цай байсан. За холбосон баярлалаа. За бас нэг юм хэлээ. Түрүүг баяцсан. Нөгөө хийцтэй бодоотой цай маань. Баяцсан. Манай одоо хотод сүүлд хотод ирсэн хүн байсан. Тэгээд манай найзууд очих ингэж ярьдаг. Танай ээж чинь хоо шиг цайг ууя гэж очиж ууя гэж. Тэгээд нөгөө ээж маань нөгөө тэр борцыгээ дээрээс нь авчиад нөгөө гарын дур байгаа юм хийдэг гэсэн юм шиг орхизаад
банш бол банш, бууз бол бууз. Заримдаа өхрийн мах ингээд нэмгээ хэрчээд хийцсэн. Өвчтөний мах. Тэгээд нөгөө чинь хангаан хүмүүс мэдэхгүй хүмүүс тэр шиг хоошиг цай болчихж байгаа байхгүй. Тийм ээ тийм. Тэгэж штэ. Тэгээд хоошиг занаад очиж ээж чинь нөгөө хоошиг цайг ууя гэж ингэж ярьдаг байсан. Тэгээд яг үндэ болоод тэр чинь бутаатай цайж явж байгаа байхгүй юу? За. За хасан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлаа. Миний цайг л яг хоошиг гэдэг юм л шүү. Чи тэр нөгөө нэг Ярамгийн Ярамг түнш 19 дэс нэг юм нэг банштай цааны газрыг мэдэх үү? Банштай цай цөөнгийн газар мэднэ хаа. Тэднийх чинь бол яг л одоо энэ штэ тийм үү? Мах цагтай банштай тэгээд ийм хийцтэй цай бас нэг хэсэг алдарсан. Одоо ч гэсэн салбарууд нийт тэнд байгаа. Тийм би дээр тэр нөгөө юуны суйсын цааталт байлаа штэ. Хажууд нь тийм орж идсэн бас. Гоё илүү байлаа. Яг ингээд 1-2 хоолороо даган чар гоё идэг те. Тэр хоолоо сайдаг. За дараагийн сонсогч 8863 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За бүр гоё сайхан. Тий. Нүдэнд харагдтал амттал яриач. За өстө багасаа л дад хийдтэй цай, буунтай цай бүгдийг нь лууж идчихсэн шүү дээ одоо. За. Манай баян өнгөрөх. За. Хоёлын нэг амих юм байна. Уустай. Тийм тэгээд манайхан ч бас нөгөө хавирга дотор нь чандаг шүү дээ цайнда. За тийм. Янзын гоё болсон бүр өстө цай бол салахын аргагүй. За болно. Тэгээд сүүлдээ дээрээс нь ерөөсө баяртай цайнд нугсгүй. Тийм ясчансан гурилтай, буунтай, будаатай тэрэн дээр банш хийчихээс тэгээд салахын аргагүй л болд юм да. Янзын гоё. За эхнээс нь саяны ингээд бид нар чинь 3-4 цай ярьжлаа шүү дээ. Саяны ярьсан цайнуудаас арай өөр онцлог юм байна уу? Онцлог гэхээр ерөнхийдөө хийцтэй будаатай цай ч одоо тэгэл төстөөдүүл байгаа даа нөө. Төстөөдүүл байгаа даа тий. Манайх бол хавирга ясаа чамцдаг. Тэрийг стал хүмүүс хоослог цай л гэж ярьдаг. Тий. Уг нь бол бүр борцны хавирга байвал бүр гоё юм болдог тийм ээ. Гоё шүү. Тий борцтой. Ер нь бол цайндаа их борц идэг, яс чамдаг. Баян өнгөрийнх ер нь их цайндаа их яс чамдаг шүү. Үнэн. Та тэр өөрөө бөмбөг цайг хийж мэдхүү? Мэдлгүй яхаа 50 гарцсан үнц одоо. Тэр бөмбөг цайг ингээд зүгээр ингээд нэг хуурчдгүү тэр нэг юуг нь гурилын тосонд нь ингээд хэлбэрт оруулаад ингээд нэг юм ингээд бөөрөг хэлээ жоохон их айхтар бас зөөлөн гал дээрсэн тэр чинь нөгөө тосны ихтэй нэлцээгээд идэг. Тэг жоохон үл ялэг галын л гоё тааруулаад гурилаа бөөрөг хэлэл нөгөө жижигэн сүүлнүүд чинь гурил нь ингээд ороогдоод сүүл нь их хайлахгүйгээр. Тэндээ галаа тааруулах л байх шиг байгаа юм да. Тэгжэл боддгийн юм биш. Тэгээд нэг гурил нь ингээ бөөм болцдог. Тийм штэ. Бөөнтэй цайл. Гоё амттай шүү те. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За дэмжин ажиллагчаа танилцуулчаад цаашаа үргэлжлүүлье. Очир дагнас махны олимпиос та бүхэнд одоо танилцуулах гэж байна. Очир дагнас компани 9 алт 1 хүрэл медаль хүртсэн. Одоо Германд болдог махны олимпик тэмцээнээс Монгол амтыг дэлхийн тавцанд бахархалтайгаар тунхагласан энэхүү түүхэн амжилтаа тэмдэглэн өнгөрүүлэх алтан медальтай Хямны баярт нийт харилцагч хэрэглэгчид Улаанбаатар хотынхоо иргэдийг гэр бүл найз нөхдийн хамт хүрэлцэн эрхийг урьж байна. Энэ хизээ болох вэ? 6 сарын 15-ны өдөр 12 цагаас үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэ үеэр хамтлаг дуучдын тоглолт болох бөгөөд 20,000 төгрөгнөөс дээш худалдан авалт хийсэн хүн бүр Азийн суглаанд оролцох хэрэгтэй бөгөөд 3 супер азтан Бээжин хот дахь Universal студиогоор аялах эрх мөн ааха тэмцээнд ааха асуулт хариултын тэмцээний ялагчдад нь 1,500,000 800,000 төгрөгийн эзэн болох боломжийг олгож байгаа. Мөн хүүхдийн уралдаан тэмцээний ялагчдад ухаадаг цаг, жихэвч цахилгаан дугуй, цахилгаан скутер, ундаг дугуй, лабабо гэдэг те бурууч. Лабабо брендийн тоглоомод болон олон гайхалтай бэлгийг хүлээж байгаа юм байна. За та бүхэн 6 сарын 15-ны өдөр 12 цагаас үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох алтан медальтай Хямны баярт очоорой. За баярлалаа. Энэ гоё юм болно. За нэг жоохон комент өшөөтэй. За 10 гуралтай цай хий хөөдөг гэсэн байна. Гэхдээ өглөө орой 7 цагийн үед уувал үр дүнтэй байдаг гэсэн байна. За энд омогоо юм бутан гэсэн. Одоо над шиг өглөө болгон цай чандаг айл ховор олчихсан юм билэ. Сүлгтээ заавал ч үгүй 108 удаа самарна. За энэ 108 самрах бол бас энэ цайны амтны нэг чухал хэсэг нь гэж
хүмүүс ярьдаг юм байлээ. Ер нь их сайн самарсан цай илүү гоё амттай болдог л гэж ярьдаг. За би зүгээр энэ тэнд явж байхад энэ энэтхэгийн хоогийн нөхдүүд чинь бол кофего тэгдэг штэ ингэ самраад идэг. Тэр их самрах тусмаа илүү гоё кофе болдог. Энэ 108 самрахлаар илүү сайн цай болох магадлал бол нэрээ өндөр. Магадгүй тэ найрхаад. За байгальмад орж манай аав Баянгарын хүн биднэрт бөөнтө цай их хийж өгдөг байсан. Өөрөө ч их дуртай хөвшрөөд их идэж чадхаа болчтой юм билээ гэсэн байна. За эфиросны дугаар 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдож хийцтэй цаг яг яаж чанж байгаа арга технологи хуваалцнаа. За нараа сайд ээж маань чүмэгний мүлцэн ясаа хийж уцлагдаг. Яг тэгдэг. Нэрнгээсээ тийм чүмэг хийсэн цай үнэхээр гоё болдог. Бас л үнэхээр аатаа орцны нэг бол чүмэг мөм. Яалтчгүй. 91-9 өдрийн минь. Сайн байна уу? Сайн байна. За сайн байна уу анжгаа? За сайн байна уу. За өдрийн минь төргий. Өдрийн минь төргийё. За нэг юуныхаа цэцэгтэйгээ нэг нутаг юм байна л да. Манай ээж Баян хонгорынх. Бөөнтө цай чандаг. Алтар цайтай манай Баян чандаг байсан тий. Хүүхдээ ахт чандаг байсан да. Гурлаа сайхан нөө түрүүний эдгээр шар тусандаа сайхан хуурж агаад баг зэргийн цайгаар цай тусагнуулаа. Одоо бид нэг бадангийн гурил зурдаг штэ тий. Тэрэн шиг ингээд цайгаа баг зэргээр гоожуулаа. Тэгээ гурлаа ингээд нэг бөөрөнхий одоо цэцгийнхаас арай жоох өөрөөр. Тэгээд одоо бөөрөнхийдж байгаа. Тэгээд манай ээж бол тийм бөөнтө цай чандаг байсан. Манай аав бод өөр хангаагийнх. Аавын цай бод үнэхээр тасархай. Аав тэр цайндаа болохоор юу байдаг вөхөр цагаан тус гэдэг байдаг штэ. За тийм цагаан тусны гүдээ самардаг. За аавын цай бод тэгээд ерөөсөө одууд нь тэгээд толгой энтер өвдөж тэгээд тассан штэ. За наад нэрээ нэг яг тийм тосны гүзээ хийдэг. Яг одоо тасгал явуулдаг байсан. Тийм тэгээд манай аав болохоор нөгөө бас борцоо болохоор зэрэг ингэдэг яг хуу цайндаа нөгөө борц хэлбэрээр хийдэг гэжтэй. Борцоо нөгөө сайхан дэвтэж жагаад банш хийчихдэг. Тэгээд тэрүүгээр одоо нэг хідэн банш хөвөлчээр тэр цайны амт одоо тэр юу гэдэг вэ салахын аргагүй. Маш гоё. Би өөрөө болохоор арай орчин үеийн юу яадаг. Хийцтэй цай чандаг. Гэхдээ хийцтэй цайг бол дандаа хийдэггүй дээ. Хөвчлэн кофе уудаг. Гэхдээ Монгол хүн байна хаяа бас нэг сайхан хийцтэй цай чанж уудгийн. Тэн дээрээ би яадгүй гэхээр шар тос. Тэгээ сайхан шар тосоо жоохон хайлуулж байгаа. Тэн дээрээ сайхан шар будаага сайхан угааж агаад баг зэрэг хатаагаад. За тэгээ сайхан хуурна. За тэгээ сайхан шар тосонтой сайхан хуурж агаад. За нэг сүлхрийн гурил гэдэг би бас нэг сүүлийн үед бас нэг жоохон тийм сүлхрийн гурилгээ хийгээд байгаа. Сайн тус дайгуу ампарууд юм байх. Тий. Сүлхрийн гурил гэдэг баг зэрэг хийн. Эсвэл би болохын алдаад 13 жоохон самарчдаг. Тэгээд ингээд цайгаа сайхан одоо эдэшүүдээ сайхан цай чанаад юу хийцлээд одоо ингээд сүлж ягаад тэгээд би бас нөгөө тэн дээр нөгөө юу хийдэг. Одоо нохон хөшөө хатаасан. За бүр юм боловчлаа. Тийм. Маш гоё шаргал өнгөтэй. Тэгээд үнэхээр тийм гоё нөө хүс гаргасан. Тэгээд тэн дотроо би бас нэг жор идэгий. Тэр нь болохоор нөгөө хоньны нөгөө дунд чүмгүүд байдаг шүү дээ, тий. Тэрнийгээ би цуглуулцдаг байхгүй одоо нөө мөчсөнгөө. Тэгээд тэрийгээ би ингээд цайнда 2 ширхгийг хийгээд ингээд чанахаар за тэгэл ядаргаа тэгэл яг тайдаг. Наад чи одоо ер нь бүгдээрээ зайл оцсон байна. Наад чинь бол одоо бараг ингээд эмийн цай боллоо. Уламжлал санаагаа хумаас ажиллаа. Тий. Тэгээд нэг хунчир бас нэг ганц ингээд нэг гожгор энэ тэрийг шидчихдгийг одоо өөрөө тохиож байгаа юм. Гэхдээ бол үнэхээр гоё цай болдог. Үнэхээр гоё. Нохон шүү ихээр аюу гоё тийм шаргал ингээд шаргалтсан гоё өнгөтэй. Нэрээ одоо хунчир гэж нэг актер ичдийн гарч ирээд байгаа шүү дээ. Тий. Би бол хунчир юу хоёроо нохон шүү хоёроо хамт хийчихдээ. Тэр сүсгэрийн гурил 13 хоёрынхоо нэг нь хийсэн бол нөгөөх нь хийдэггүй. 13-д бол маш багыг самардаг би. Намт оруулах би гоё самраад. Хунчир хэрэглэхдээ та яг нөгөө үндсээр нь хэрэглэж гэнэ эсвэл зүгээр нунтаг болгосон хэрэглэж гэнэ үү? Би үндсээр нь хэрэглэдэг. Тэр нунтхан жоохон сонио амт оруулаад байгаа юм шиг зүгээр мэдрэмж төрүүлдэг. Тэгээ дараа нь нөгөө цайгаа уухад айгүй хэцүү нэг ингээд түүж авчих. Гүжигнаад байдаг тий. Зүгээр ингээд тий үндсээр нь ингээд томыг ингээд сайхан угааж агаад хийчдэг байхгүй юу? Бас шүлтэй хоолндоо хунчраа тэгээ хийчихээр үнэхээр гоё амттай. Шал өөр идэг.
Тэгэлгүй яг. Нохоо шүү дээр үнэхээр өөр болгодог шүү амтыг. Үнэхээр гоё болгодог шүү. Би нохоо шүү ингээд зориуд ингээд нөө авж ягаад өөрөө хэлхээд хатаачдаг байхгүй юу? Тэгээд хэлхэж сайхан хэлхэж хатаастайгаа дараа нь угааж байгаа сайхан хадуусан сайхан зайлж байгаа тэгээд сайруу гоё ч. Үнэхээр гоё амтдаг байлаа. Үнэхээр гоё амттай болдог. Маш баярлалаа. Баярлалаа анжгаа амжилт. Баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Ингэдэг те бас тэр өвөл мөвлийн цайнд бол манай ээжлтэй манай ээж чинь бас л нөө Сүхбаатарын үнэлэв чи Сүхбаатарын гаал цаг чана тэгээд цайнда ансны навч хатаас навч хийдэг байсан шүү бас ансны хатаас навч хийхлээр одоо ханаа томоноос сэргийлэн идэр гэж л хийдэг байсан байлгүй тэгээд анс чи ингээд өвөл очсон чи улаанаараа байж идэг шүү дээ тэгээд биднэрт нэг юм түүцэн анс идүүлдэг гэдэр байсан. Тийм. Нэрэ гинтл одоо ингээд нөгөө нохоо шүү мөшөө гэсэн ч юм уу тас гээл явчлаа гэж. Тэгээд аргалын гал дээр тавьсан цай, модны гал дээр хийсэн цай хоёр бас өөр штэ. Хоёулаа гоё л доо. Утаан татаад хоёулаа гоё. Тэгтэл мэдгүй би нөгөө аргалтай газрын хүүхд болоод ч тэр юм уу аргалын гал дээр хийсэн цай нь илүүж гоё шиг л санагддаг. Яг үнэ өссөн орчноос л болж байна. Бага байхад эмээ нөгөө юунд явуулдаг 100 болчоор ингээд бид нар чи амар 10 идүүлийн эмээг ингээд шамбаарлаад очиж чинь том жижиг багууд дандаа л нэг насны зүрхтэй эсвэл хэдэн сарын зүрхтэй уялаад тэгээд нэг бол ногоон сөнгөнд явуулна эсвэл халиар дүүн эсвэл нохоо шууд гэдэг гэсэн. За дараагийн сасгчийг авъя 8586 өдрийн мэнд. За баярлалаа. За радиогоо багсгаарай. Радиогоо унтраагаад утсаа спикерээс навчих. Байна. За. Би дөнгөж саяхан машинд орж ирэл сая юм юу яалаа тэгээд сэдвийн сонсохгүй цайны тухай дэвшгүй. Хийцтэй цай. Танаа нутгийн хийцтэй цай яаж хийгддэг вэ? Би нэг ховдод төрж ирсэн байхгүй юу? За. Яг зах зээлийн үеийн хүүхэд. Яг л одоо жинхэнэ гой цайны нутгийн хүн ороод ирлээ. Тэгээ манай ээж болохоор одоо би ингээд санах нь болохоор манай ээж өглөө ингээд ийм том 15 21 ийм тогоо өдөн штэ ширмэн тогоо. Тийм. Тэн дээр ингээд сүүл ширчээл сүүлээ ингээд одоо санаж байгаа ингээд хайжуудаад ингээд жоохоо ингээд сүүл нь хайжаад түлэгдээд ирдэг байхгүй юу. Тэгэхээр нь тэр гурлаа хийгээл хуурч агаад тэгэл жоохон нэлээд гурлаа болгоод тэгэл жоохон ус хийгээл буцалгаад баг вантан шахуу боцсон. Тэгэл сүүлэл тэгэл баг өдрийн 2 моёр хийж иддэг байсан. Тэгээд ер нь бол баг идж уух юм хомссон. Тэгээд тэр цайгаар л ер нь тэр үеийг давсан санагдаад байдгийг. Яг гэсэн өдрийн өдрөөрөө хийсэн байдаг. Цай зутан гэл иймэрхүү юмар л авч ирсэн шүү дээ. 10 гурилж олдохгүй гурил хураал тавьчихдаг байсан шүү дээ тий. Манай лав ямар ч гэсэн тэр хайрсан цай гэдэг юм билээ. Хайрсан цай зутан тэгээ тэр цайг болохоор ямар ч гэсэн тэр цайны хүчээр л одоо тэр хүнд үеийг л давсан юм да ямар ч гэсэн. Ястаа хоол хийхгүйгээр тэр цай идэл явдаг байсан. За маш их баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Гайхалтай дурсамж байна. Сайхан. Энэ даханы комментиг газ уншчих ингэсэн байлээ. Бям дөрж мөхцөг боролцооны шар цэцгээр цай чанахаар үнэхээр салхын аргагүй болдгоо. Дээр жоохон 10 гурил цацаад уучих юм уустай янзын болноо гэсэн бэл. За одоо энэ багвахаа гэдэг штэ бид нар аапн бэбингийн шар цэцэг тэрий чинь түүж аваад хүмүүс бас цайнд хийчихсэн л байдаг шүү. Борлогоно гэдэг чинь дээдлийнхэн цэцгийг авчингуудаа доотлийнх нь үнсгээр нөгөө тоогоо угаадаг гэсэн чинь ингэж нөгөө нэг юу ачаад доотлийнх нь айгүй нөгөө ширүүн үнстэй штэ тэгээ үнснүүдийг ингэж багсарч ингэж яагаад тоогоо угаадаг гэсэн шүү. Манай нутагт бол тоогооны угаалтуур зөвхөн дэрсэл ашигладаг байсан. Дэрс бол зүгээр тоогооны угаалтуур хинтээч одоо байр суурь алдаж үзээгүй шүү. Одоо ч баг байгаа тэр. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Японы чанарын Такадагаас гэсэн өрөөтэйгээр аюулгүй байдал 5 дахь мэдрүүлэх Японы номерны Токио амортизатор хамтран ажиллаж байна. За хаврын урамшуулалт дуусаагүй байгаа. Энэ хэвээрээ байгаа. Юу гэхээр та 4 хос амортизатор авах юм бол 4 литр шинэ моторын тос бэлгэнд өгж байгаа бол 2 хос
амортизатор авах юм бол NVB гэдэг Японы номер 1 шил арчигчийг бэлгэнд нөхч байгаа шүү. За тэгэлгүй Японд үйлдвэрлэгдсэн 87 жилийн туршлагатай Японы номер 1 брэнд юм аа. За Toyota, Nissan, Mitsubishi, Mazda, Suzuki за бүр цаашлах юм бол Ford автомашин яг ингээд үйлдвэрээс гарахтаа цоо шинээр байгаа машинууд гэсэн үг шүү дээ. Токио амортизаторыг суйрлуулж гардаг. Тэгэхээр энэ бол яг түүний яг яаж үдий зэрэгтэй олонд танигдсан гэдгийг баталгаа болж байгаа. 87 жилийн туршлага шүү дээ тий. Тэгээд Тоскази цилиндрээс гарахгүй өндөр битүүмжилтэй доослогоос авалгааг бууруулж илүү 5 дахин мэдрүүлнэ. За Таката Япон сэлбийн дэлгүүр бол Улаанбаатар хотод 6 салбартай Баянбүрдээс Дасган өксөх зам дагуу Эмоын шатгуун түгээх станцд байрлаж байгаа. За мөн 1-р хорлолын арын зам дагуу Отгон жилийн авто сургуулийн баруун талд байгаа хан уулын E-Mart, Сансрын E-Mart, 10-р хорлолын E-Mart-ын дотор байдаг бол ТБ даандуудын замын урдталт Panasonic-тай ягаан байрны нэг давхарт Таката Япон сэлбийн дэлгүүр ажиллаж байгаа. Та бүхэн 80 биш 72 11 11 гэдэг утсаар холбогдож цагаа аваарай, цагаа захиалаарай, мөн өөрийнхөө сэлбэг таны машин тарах сэлбэг байгаа эсхийг асуугаарай. 72 11 11. За ингээд Япон чанарыг Такатагаас аюулгүй байдал 5 тухыг бидрүүлэгч Японы номер 1 Tokyo амортизаторт баярлаа. Баярлаа. За эндээс нэг аягүй гоё комент хийсэн. Байгаль банзар хоньны гургалдаа гоё шүү гэж байна. Ингэдэг юм байлээ. За одоо би манай нутагт бол тэгдэг. Энэ баруун тишээ ч нэ шүү дээ. Ялангуяа Баян үлгийн энэ ховдынхан бол нөгөө казманц хийдэг энэ өвлийнхаа ажлын хажуугаар хонио төхөөрөд яг гургалтайг нь бас чихээд хатаач тийм билээ. Борц шиг. Тэгээд тэрийгээ хийдэг. Өстэй. Тасархаа. Цайнд хийцэн тэр нь зүгээр ингээд тосно хөвөөд өстэй. Янзын юм болд юм билээ. Тийм тосно хөвөөс гад нөгөө хатаацсан учраас нэг цайндаа нэг жоохон дэвтээд сүүний амт нь холилдоод ингээд нэг юм гож ачлуутай болчихсон юм билээ. Ярих 88 өдрийн минь. Өдрийн минь. За. Дандаа өглөөний минь гэсээр байгаа тантай өглөөний минь гэж шүү дээ. За цай чинь одоо тэгээд нэг хамгийн гол нь эдэн шитгэл тийм цайг нь олох нь чухал юм шиг байлээ. За та ямар цай хэрэгж байна? Би нэг улсад явж исэн манай найзынхны надад нэг дугуй боломжтой цай бэлгэлсэн. Тэгээ би одоо тэрнийг хэрэглээд байгаа. Ямар нэртэй цай? За нэрийг мэдгүй нүдэл одоо далд хийцэн. За тэдэг бол өөртөө сайн мэддэм билээ. Танд нэр уур нүдүр байна уу? Байхгүй. Уур нүдүр нь аавын л дээ. 8 гишүүн төгөлдөр мөгөлдөр гэдэг мундаг нэртэй цайнууд байдаг. 8 гишүүн төгөлдөр биш 8 гишүүн төгөлдөр жоо шүжиг муутай. За. За. Яг хийстэй цай чанахад бол эхлээд өтгөн ер нь хар цай шанаад яг өтгөн дөхөн чанаад нэлээ өтгөн биш бас энэ гол нь цайныхаа амтыг л уух гэдэг юм л дээ. Тэгээд хуурна. За мэдээж нэг жоохон борс багшаах. Ер нь гэхдээ элдв онцын юм хэлэхэд цайных нь өөрх нь амт нь алга болчиход идэв. Хоол маяг болчих гээд. Тэгээ хуурна. Тэгээд одоо дээхний үед бол ээж манай хоёр өгшин жил одоо хүртэл ирж байна. Банкын ер нь цагаар л амьдэрчдэг хүмүүс л дээ. Тэгээд ээж дээр үед нэг борц гэрийн борц хайрцсныхаа дараа нэг тосцоо үлдчихэж штэ. Тэгэхээр гурил хуураа тавьчихдаг байсан. Тэр нөгөө нэлээд хуураад борлуулаад яцгаар чинь 13 шиг яачдаг. Тэрэндээ хуураад тэрнийг нэг жоохон за мэдээж юутэй одоо сүүл ч юм уу сүүлтэл ер нь хуурдаг байсан да тэр эсвэл жоохон шаар тосонд. Тэгээд нэлээд сайн хуурчгаад за нэг хоолны халбаг гэдэг штэ. Одоо нөгөө нэгдүгээр хоолны нэг халбаг, амны халбаг шараа томтой. Тэрүүгээр нэг цайнасаа хийгэнгүүтээ таглчдаг. За. Өөрөөр цайны хамтыг авч үлдчихэж байгаа. Манай ээж тэгж хийдэг гэсэн. Би бол дандаа тэгж хийдэг. Хамаг амтан дэш соргоо гарчих болов гэж одоо. За. Тэгээд хийгээд боцлаад одоо тэр чинь хуурчсан одоо гурил мөрөлтөд уураад гэсэн одоо юутэй цай болно. Хийжтэй цай болно. За тэрэн дээрээ тэгээд яагаад гэхээр чинь нэлээд сайн боцлогож жоод сүүгээ идэв. Тэгэхээр сүү юу н баг ордог юм. Зарим сүүг бас хитрхи их юу болоод тэгэхээр бас нэг хоол шиг болоо явчихдаг. Манай аав ер нь жоохон тэгж уух гэдэг юм шиг би бас тэгдэг. Ерөнхийдөө нэг жоохон улаан дуу цай уух гэдэг. Тэгээ бас их улаан болно манай эцэг би бас л тийм. За. Айдан таарсан байх хэрэгтэй. Тэгээ над бол хамгийн сайн юу бол хошнол их зүгээр идэв. Харин тийм. Одоо гургалтай.
Ганц хоёрыг яачаа тэгээ хөвүүлээ тэгээд ийх юм бол байна. За тэгээ ер нь бол нэг хийстэй цайс илүү тэгэл нэг будаатай хуурах. Нөгөө будаатай цай болол явчихсан л да манай хоёр үуч нь. Манайд бол будаа хийхээс илүүтэй дан гурил юм байна. Тэгээ манай скватрийн чинь нөгөө нэг данхаас ихсрээ сууж ийн гэдэг чинь тэр нөгөө будаагаал зайлал айгаруугаа хийчих гал ихсрээд байгаа хэрэг шүү дээ. За холбосон баярлалаа ха өдрөө сайхан өнгөрөөрэй. За. За энд нараа сайдагчийн коммент байна. Их тайгын Монгол цайны орцсон борлон цэцэгний навчтай Монгол бортгон малгайтай хатны зурагтай хайрцагтай цай байдаг гэсэн байна. Ер нь одоо манайх бол бас нэг хэсэг чинь бид нар чи ерөөсө гүржээс нэг юм нэг баг ийм иш миштэй нэг амар цай одоо тэр гүрж ногоон цай гэдэг чинь нэг ийм дугуй болонтой цай гэдэг чинь бол бараг л яг ингээд гоёнуудыг нь ядгаж авчаад үлдснийг нь манус чахаад өчтөг байсан юм шүү дээ. Тиймэрхүү юм байсан. Тэгээд одоо бол бид нар өөрсдийн үндэсний цайтай олчлоо. Хөвсгөлийн цайч гэд гараад ирлээ те. Одоо өөр юу гэдгийг янз янзын нутгийн гой гой цайнууд гараад ирлээ шүү дээ. Тийм учраас одоо бол нэг хактер тийм цайгаар нэг ингээд амтнаас царай алдахаар болчихлоо шүү. Тэгээд энэ ч нэг юм нэг удаагийн гой цайнууд бий болцсон байна шүү дээ. Одоо ч манай Сүхбаатарт нэг даригах цай гэдэг ингээд нэг удаагаа яхаа. Тэгээд дотор нь шар дос тийм нөгөө чанд юу л болцсон будаа. Хожор боорцог юу ч байгаа юм. Тэгээд энийг харин 8 гууд гаргадаг болсон мөлий. 8 9 юм ингээд задлж хийгээд тэгээд дээрэс нь ус игээд сайн хутгахгүй бол доороо ингээд 10 мороо тулчт юм байдаг. Тэгэхээр сайн хутгаж байгаа дуу. Ёстой жинхэнэ янаг бодогдож нутаг санагддаг тийм байлээ дээ. Харин ээж сайхан өсгөл яваад ирсэн. Өсгөлөөс тэр нөгөө шимт өглөөний цайгээд авчирсан. Тэгсэн чинь цайны хийцнүүд нь бүгд ингээд байгаа. Хажуу талд нь бүр ингээд юм том нөгөө сармаа гэдэг үгүй биш ээ. Юу гэвэл борц гэж юу гэдэг лээ. Нөгөө ингээд мушгаас арай нэг өөр. За тийм. Тийм борцтой яг ингээд юм хөөхөн үндэсний үйлдвэрлэл нутгийн нэг юм гоё брэнд байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр худалдаж авч итгэдэг ч гэсэн яг таатай юм л. Би нэг өвөр Монголд манай нэг найз нар бас намайг өрхлөөр нь би тэр Сүхбаатарын цайнаас нэг 20 эдийг аваад аваачих гэсэн зүгээр. Хөө өстой. Хойноос яриад нөгөө цайнаас гээд тэр чинь яг тийм цай, тийм гоё амттай цай тэнд байхгүй. Тэд нар янз янзын цайдаг ч гэсэн яг тийм гоё цай байхгүй. Нөгөө цайнаас явуул гээд би барыг тэгээ ахаа авдраар навж явуулсан шүү дээ тий. Йоо, маргааш борцтой баяжтай хийцтэй цай хийж идгээс бүр шүс хасгараа 5-тай бэ гинэ. За, ер нь бол өнөөдөр нутгийн хүмүүс орж ирлээ, цайгаа ярьлаа. Ээж маань, эмээгийн маань гой цайнууд та бүхэнд одоо яг бодогдож байгаа бах. Өнөөдөр орой бас олон айл сайхан хийцтэй цай жамж явах. Маргааш бол бас олон айл хийцтэй цайн дээр баян шаяад идэх байх гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн элдэв шипид орж ирж шипигээ уулзсан бүх хүмүүст баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ арьс сахнах асуудлыг найдвартай шийдэн гэсэн үрээтээр Финистил хамтран ажилласан мөн Япон чанарын Такатагаас гэсэн үрээтээр аюулгүй байдал 5 дахь мэдрүүлэх Японы номер 1 Такика амралт театр хамтран ажилласан. Баярлалаа та бүхэнд. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үйл аван сонсороо 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгийнхаа. За баярлалаа.